Хэрэв та сэтгэл санаагаар унаад юу ч хийх хүсэлгүй болоод бүх зүйл утгагүй мэт гацалтанд орсон мэдрэмжтэй болоод удаж байгаа бол наашаа анхаарлаа хандуулаарай. Бидний амьдрал тэр чигтээ долгион давтамжийн хуулиар явдаг. Унаж байна, доод долгион давтамж дээр хитрхи удаан байна гэдэг маань та өөрийгөө илэрхийлэхгүйгээр автомат үйлдэл, автомат зүйлсийг хит удаан хийсэнтэй холбоотой байдаг. Тэгэхээр үүнийг өөрчлөх ганц арга нь бид ухамсартай сонголт хийж эхлэх. Тэгэхээр та өөрийнхөө оюун ухаан болоод бие мах бодиттой зориулан ухамсарт сонголтыг хийж эхэлснээрээ доор байгаа уналттай долгион давтамжаас маш хурдан гарах боломжтой. Миний өөрийн бие дээрээ мэдэрсэн 3 хак хэлж өгье. Эхнийх нь бол би хамгийн хэцүү уналттай үедээ цагаан хоолтон болоогүй ч гэсэн байнга мах иддэг байснаа өөрчлөөд 7 хоногийн 1-2 өдөр яг цэвэр амьтны гаралтай бүтээгдэхүүнийг хоригилж эхэлсэн. Маш их бие хүндэрч, залхуу хурж, биеэ хөдлөхөөс дургу хурж байгаа үед бүтэн 1-2 өдрийн турш цагаан хоолыг идээд үзээрэй. Амьтны гаралтай бүтээгдэхүүн бидний биед асар олон ашиг тустай байдаг хэдий ч байнгын ухамсаргүйгээр сонголт хийгээд эргэлээд заншчихаар үүний тэнцвэр алдагдаж мөн биднийг хүндрүүлэх нэг том шалтгаан болж идэг. За ингээд цагаан хоол хийж идэг гэхээр бид ямар хоол, юунаас эхлэхээ сайн мэддэггүй, дандаа махаар хоол хийгээ сурцсан байдаг. Цагаан хоол идж байгаа үедээ миний зочлох дуртай ресторан бол Агниста байдаг. Агниста маань 2 салбартай. Эхнийх нь хотын төв Туушингийн 1 давхарт байдаг бол 2 дахь салбар нь Тара центрийн 1 давхарт байдаг. Та Агниста ресторанаар үйлчлүүлээд бид нэр зөвхөн ургамлаас ямар олон гой нэр төрлийн хоол хийж идэж болох юм те. Үүнийг Агниста ресторанаар үйлчлүүлээд мэдрээд өөртөө нэг өдрийг зориулаад өөртөөгөө гой болзоорой гэж хэлье. Цагаан хоолтон болоорой гэж уриалж байгаа юм биш. Хаяа бид хоолны дэглэмдээ өөрчлөлт шинжилтийг хийж чадах юм бол долгион давтамж ямар хурдан өөрчлөгдөж байгаа нь таны сэтгэл хөдлөл, сэтгэл санаа болон бодол санаан дээр хэрхэн илэрч шинэ бодлууд, гайхалтай гэгээлэг бодлууд орж ирж байгааг та мэдрэх болно. Хүн буюу бид бол mind, body, soul буюу оюун ухаан, бие махбод сүнс 3-ын комплекс байдаг. Тэгэхээр та өөрийнхөө оюун ухаан болоод бие мах бодиттой зориулан ухамсарт сонголтыг хийж эхэлснээрээ энэ доор байгаа уналттай долгион давтамжаас маш хурдан гарах боломжтой. За дараагийн долгион давтамжийг маш хурдан өөрчилдөг арга бол авиг дуудах. Энийг та өдрийн аль ч цагт хийж болно. Өглөө эрт хийвэл их сайн байдаг. За энэхүү авиа нь болохоор бүхний бүтээгч ухамсарын анхдагч авиа. Зөвхөн энэ авиад төрөлт амьдралын үйл явц болон үхэл хүртэл багтдаг гэдэг. Тэгэхээр энэ бол маш өндөр долгион давтамжтай. Бидний онцгүй сэтгэл хөдлөл уналт бүхэн маань л та өөрийн төрлөх долгион давтамжаасаа гажиж балансаа алдсныг илтгэж байдаг. Тэгэхээр та авиг дуудаад үзээрэй. 3 дахь арга бол үнэхээр хөдөлмөргүй байсан ч гэсэн өөрийгөө хүчлээд ухамсарт сонголт хийгээд уул руу алхах. Яг уул руу алхах гэж тусгаалыг хэлж байгаа нь болохоор нэгдүгээрт бид байгаль итгэлгүйтэйгээ холбогддог. Хоёрдугаарт биднийг унгаад байгаа тэрхүү энерги бол удаан хөдөлгөөнтэй гацсан энергиуд байдаг. Тэгэхээр та уул руу алхаж байх үедээ өөрийн мэдлэгүүд төр энергийн блокуудыг тайлж байдгаас гадна байгальтайгаа холбогдсоноор асар их хэмжээний эдгэрлийг авах боломжтой.